За манайхаа юу яцгаан за Kombucha farming байна эхэлж байна. Kombucha cafe 2026 оны 5 сард эхлүүлэх гэж байгаа. Kombucha cafe эхлүүлэхийн тулд Kombucha farming буюу мөөгнүүд их хэмжээгээр хэрэгтэй. За тэгэхээр мөөг тариалах зорилготойгоор тест туршилт явж байна. Тэгээ сонирхож байгаа хүмүүс бол хамтдаа хийгээрэй. Бүгд хамтдаа оролдож үзээд бүтлгүүтээд хамтдаа бүтчүүл бүгдээрээ 2026 оны 5 сард яа 2 3 4 5 10 Kombucha cafe-тэй болно л да тий. За ямар ч үс эхний ээлжинд ингээд юунууд маань болчихсон байна. Эсгэлтийн шингэн үүд болцсон. Энд 19 жижиг шилтэй буюу 1 литрийн шилтэй Kombucha-гийн эсгэлт байгаа. За энэ дээр яасан бэ гэхээр 25 6 хоног эсгсэн Kombucha дээр нэмдэг нь харцай. За нэг ийм шилэнд 500 г чихэртэй харцай, 500 г чихэртэй харцай нь болохоор бэштэй. Нэг ийм 500 г чихэрт нь 50 г сахар, тэгээд дээрээс нь 150 г 25 хоног эсгсэн Kombucha. За ингээд яасан бэ гэхээр ийм болж байгаа гэсэн. Тэгээд энэ чи нийт 19 шил байгаа. 19 шилээс жижигхэн ийм гоё мөөгнүүд ургана. 10 хоногт нэмгийн давхар үүсээд 14 хоногт хөрхөн зузаан мөөг болчихно. Тэр мөөгийг би эндээс нь аваад ингээд томруулга ажиллагаагаа ийм маягаар мөөгнүүдээ хийгээд явах юм аа гэж хэлж байгаа. За ингээд болчвол доошоогоо болгоод Kombucha хэтэлтэй хийчихнэ. За тэгээ явах гэхээр 7 сарын одоо ч 8 9 сарын 9 сарын 10 сарын 11 сарын гэхэд мөөгнүүдээ тавиад за тэгээ хамгийн ихний эндээс гарсан бүх хамгийн ихний мөөгийг бол ургуулахад хэрэглэхгүй. Тэгээ бүгдээ би бол гоё Kombucha чанаа гэж бодож байгаа. Янзын супер болно. Тэгээ тэрнээсээс авч болно шүү манайхаа. За ингээд Kombucha farming маань эхэллээ дээ. Хамтдаа үр дүнгийн харин хамтдаа бүтлгүүд бас сайхан бүтлгүүдтэй тий.